Байж та энэ How You Like That гэдэг энэ хуцны нийт үнэ нь хэдийн бодоод үзье. A few moments later. Blackpink-ийн How You Like That гэдэг дууных нь нийт What? Огт харж байгаагүй мөртлөө амар алдартай ютубер байх. Тэгэл бүгэж тим юмнуудыг хасаад бүгднийг бодоод үзсэн чинь амар цаадалт компьютер хэрэгсэл өгсөн. Хайрцагнууд тавьсан флексийн онаас. Лөө. Нарч нөө баруун талд нь 3 шингэн кулер байна. Энэ ямар 1080 юм уу? График карт байна. Ryzen 7 байна. MSI-ийн board байна. What? We got flexed boys. хоёр типун бол Солонгос Монголын иргэдэд зохион. Kardashian family гэх. Юус үзэж байгаагүй юм байна. Гэтэ ямар тийм чанартай юм бэ? Тийм байна. Easy intro, окей. Hi guys, өнөөдөр болохоор та нар гавчиг хаваад аваад ирсэнтэй адилхан. Blackpink-ийн How You Like That гэдэг дууных нь хуцсны үнийг та нарт явдсан уу гэж бодож чинь. Тэгээд би болохоор энэ удаа бүр BTS-ийн Black Swan-аас илүү их цагийг зарцуулаад хумсны будалтын үнийг хүртэл олж ирсэн. Агуу хөдөлмөр. Хайт. Ямар ч байсан. Окей, эркэ нэ зүгнэ. Бичлэгээ эхлүүлэхээс Окей, энэ бичлэгийг үзээд стримэд дуусгад. Миний сувгийг дагаваа бас Яг 12 болж байгаа юм байна. Дээр даваа. Энэ сувган дээр анхаарах ёстой зүйл нь хүний нэг бөгөөд англи хэл нь бүгд солонгос дуудлагаар яригдаж байгаа учраас энэ үндэ бас анхаараа. Хамгийн түрүүнд бол Unistella гэдэг компаниас болохоор Blackpink-ийн энэ ерөнхийдөө бол бүх хумсуудыг хариуцсан. Чэнэгийн энэ нэг хувинд бол дунджаар ерөнхийдөө бол 500 мянга бодуулсан бөгөөд нийт үнэ нь бол 10%-аар 6,620 мянга хумсны бодол чимэглэл тавиулсан байгаа. Тэрний дараа Чэнигийн зүүсэн эмэг нь бол хоёулаа Chanel-ийн эмэг бөгөөд сувдан эмэг нь бол сая 660 мянгах бөгөөд алтан бөгөөд Chanel гээд томоос том бичсэн байгаа. Тийм эмэг нь бол сая 220 мянган үнэтэй эмэг байгаа. Тэрний дараа Чэни дүнхээр амар гоё зөксөн. Ийм топ нь бол Y Project гээд компанийн бөгөөд энэ топ нь бол сая 640 мянган үнэтэй топ байгаа. Тэгээд юу вэ энийг би эхлээд судалж агаад яагаад би ийм хямдхан юмнууд өмсөж байгаа болоо гэж бодоод хувцсны үн явдаг биднэрт бол аль түвшин 60 эзэн сая 80 эзэн сая гэдэг юм дасцсан байхад сая 600 мянга сая 640 мянга Тэг хумс юу гэдэг хит их бага юм шиг санагдаад ягаад гэвэл хувцсандаа хамгийн их мөнгө зарцуулдаг нь баг Blackpink байдал ягаа ийм хямдхан хувцснууд өмссөн бол доо гэж бодсон чинь даваанд бүр амар үнэтэй хувцс гарч ирэх юм байлаа. Ямар ч байсан Дараагийнх нь бол Чисүүгийн өмсөн David Comaгийн палаж байгаа. Энэ палаж нь бол 3 сая 758 мянган үнэтэй палаж. Тэмкүүтэй зэрэг дараа нь болохоор Лужегийн өмсөн амар тийм гівэлтдэг энэ топ нь бол Soyeon гэдэг солонгосын брэндээс гаргасан тийм топ байгаа. Энэ нь болохоор сая 620 мянган үнэтэй. Зүгээрээ ерөөхдөө бол хоёр зүйлт зүүсэн. Boeing-ийн гадуур нэг Рүжэл юм шиг тийм зүйлт нь болохоор ерөнхийдөө бол 480 мянган үнэтэй бөгөөд тэрний дараагийн зүйлт нь бол 200 мянган үнэтэй Monday Edition гэдэг компани зүйлт байгаа. Тэрний дараа Лужегийн өрсөндөө зүүсэн альчуур нь болохоор Jim Jom Jam гэдэг амар гоё нэртэй компани альчуур 50 мянган үнэтэй байгаа. Тэгээд тэрний дараагийн энэ дандаа төгрөгөөр өстө те. Хүмүүсийн хувц байгаа. Lisaгийн хүмүүсийн энэ топ нь бол ENX гэдэг брендийн топ бөгөөд 40 мянган үнэтэй байгаа. Тэнгүүтээ зэрэг гадуураа өмсөн савачгийн цамц нь бол 870 мянган үнэтэй бөгөөд эмг нь бол Black Music гэдэг компани 100 мянга. Энэ үгийг хэлсэндээ харуулж магадгүй. Гэхдээ зүгээрээ Blackpink-ийн хамгийн царай муутай нь Jennie. Эмэг байгаа. Ерөнхийдөө бол энэ удаад бол эмэг зэмэг тим юмнууд дээр нэг амар үн зарцуулаагүй юм шиг санагдсан. Ялангуяа Blackpink-д зориулж хувц хийсэн нь бүр амар их байсан болохоор тэрэндээ амар их мөнгө зарцуулсан юм шиг миний бодол биш бодол тэгэж бодсон. Тэрний дараагийнх нь хоёр дахь рекламныхын зураг. Рекламныхын зураг Монгол хэлээр сайхан ашиглаж байна.
Лисагийн өмсөн топ нь бол 450 мянган топ байгаа. Тэгээд тэрэн дээр нэг авсан ийм топ өмсөд тэрэн дээр баахан гинж зүгсэн байгаа. Тэр нь бол ерөнхийдөө бол Солонгосын дуучдуудад зориулж одоо хувцсын тусгай хийдэг тийм компани байт юм билээ. Тэр компаниас бол хийж өгсөн юм байлээ. Тэрнийх нь үнэ нь бол тодорхой. Сүүлд Blackpink амар үзэж байгаа, сонсож байгаа. Амар гэж ер нь амар гэж хэлэхгүй л тэр нь сонсож байгаа. Палаж нь бол Бос дуунуудтайгаа бараг тэнцүү хэмжээний. 1000 үнэтэй палаж бөгөөд бас дээгүүр. Тэгээд би нэг л мэдэн чи Blackpink сонсдог болсон байсан. Тэгээд та яаж чилсэн нэр надад таарсан хүн болгон Jenny хөрхөн Jenny cute мөртлөө sexy гэдэргээд нэрэ Ружэл Ружэ хамгийн зэрэл юм. Тэгээд Лиза дараа нь кул болохоор. Тэгээд Жисун за яг Jenny-г бодлоо дээр. Өмсөн ийм амар том мөхтэй энийг бол лужид зориулж Гүү энийг би хейтлээд байгаад байна шүү дээ. Зүгээр л царайлгаас нь царай муутай руу ингээд би ч ингээл хараад дүгнж байгаа миний дүгнэлтэнд Jenny хамгийн царай муутай. Хүмүүс яагаад Jenny хөрхөн гэлээд юм битггүй. компаниас нь тустай хийлгсэн тийм хувцас байгаа. Тэрний дараа Jisoo-гийн өмсөн хувцас нь Тэгээд Jisoo нь болгоод энэ хамтлагийн хамгийн царайлаг тэгээд ингээ нүр царай юм байлээ шүү дээ. Гэрийн гадаа байна манай Jenny юу гэдэг нь гараад ир зодтолтой. Үсэх юм уу? Санал байна. Ружэ гэж дууддаг гэсэн. Надад тэгж зааж өгсөн. Та нар зааж өгсөн шүү дээ борснуудаа. Би Rose гэдсэн чи та нар чинь Rujel гэсэн. Тэгээд би Rujе гэж дууддаг байсан. Солонгосоор тэгж дууддаг гэсэн байсан. Aganovic гэд бивэндээс гаргасан 2019 он. Тэгээд Lisa амар кул юм байлаа. Нөгөө би хаанаас үчлээ? How you like that? Бэний энэс үзэхгүй. Яа энэ Lisa ямар хөрх юм бэ? Йоо. Жүлх сэтгэл минь. Lisa донно кул юм байлаа. Энд дээр л би яг ингээд блик болсон. Ер нь seriously. Жүлх минь. Бид нэр орж ирээс пажамаа өмсөг өмчтэй. Бид нэрээ даар суучаар пажамаа өмсч юу нэрээ. Нөмөрсөн багш ямар лүүсэр юм бэ?
Тэгээ хүнжил нөмрөөс шал лүүсэр. Эм сайхан дулаах юмтай мэжж. Нэг коллекшн тэгээд доогоороо өмсөн гутал нь бол Louis Vuitton-ийн 7 сая 70 мянган үнэтэй гутлаагаа. Тэрний даваа Chanel-ийн өмсөн хувцас нь бол дээгүүрээ бол ерөөхдөө Таны донд копирайт байхгүй. Амар гоё. Тэр нь болохоор 9 сая 990 мянган үнэтэй бөгөөд тэрний гадуураа өмссөн амар том. Лис амар кьют юм бэлээ. Панаас нь Chanel-д зориулж тусгай хийсэн. Тэрний даваа Chanel-ийн гартаа барьсан байгаа цүнх нь бол Marine Serge гээд бибэндих бөгөөд 3 сая 610 мянган үнэтэй. 500 дэлээс ноёрлаа. 9452 цэцэг thank you. Цэцэг байгаа. Тэр цэцэг нь бол 220 мянган үнэтэй бөгөөд чэйжэндээ зүүсэн чимэглэл нь бол сая 960 мянган үнэтэй чимэглэл байгаа. Хамгийн эхлээд бүх гişүүд нь хав палажууд ерөнхийдөө бол төвл төвлийн хав палажууд өмсөж гарч ирдэг. Лужегийн өмсөн палаж нь бол бас лужед зориулж тусгай хийсэн тийм нэг Рүжэ гэж яаз. Юу нөпс роз моос гэж заагаад хүмүүс нэрэ. 83 сая 300 мянган үнэтэй. Бип нэрэ. Бүс байгаа. Энэ бүс нь бол Alexander McQueen гээд бибэндих бөгөөд 2 сая 860 мянган үнэтэй бүс байгаа. Тэрний дараа Lisa-гийн өмсөн энэ палаж нь бол Sterling гээд бибэндих бөгөөд энэ нь бол 2020 оны коллекшн ч гэсэн үнэн нь бол тодорхой биш. Google-ээс Sterling-ийн 2020 оны коллекшн гэж хайх юм бол палажныхын талаар зөндөө олон мэдээллүүд гарч ирдэг ч гэсэн энэ палаж нь бол зөвхөн ганцхан зураг байсан. Тэгэхээр төв хэмжээний нандин байсан юм байлгүй дээ. Тэрний дараа Chanel-ийн өмсөн Chanel-ийн палаж нь бол 81 сая 420 мянган үнэтэй бөгөөд Chisugi-ийн өмсөн палаж нь бол Rose гэдэг юм а юу fucking noob сонсч нөө. Эхлүүлсэндээ хамгийн эхлээд бүх гişүүд нь хав палажууд ерөнхийдөө бол төвл төвлийн хаа хийсэн тийм нөгөө хунтэй 100 Sterling гээд бибэндих бөгөөд бол Alexander энэ 83 сая тийм нөгөө хумын дайшинж хийдэг тийм компаниас хийсэн байлээ. Энэ 83 сая 300 мянга байгаа. Хамгийн эхлээд бүх гişүүд нь хав палажууд ерөнхийдөө бол төвл төвлийн хав палажууд өмсөж гарч ирдэг. Лужегийн өмсөн палаж нь Лужи. Бип motherfuckers. бол бас лужег зориулж тусгай хийсэн тийм нөгөө хумын дайш төсөн 60 мянган үнэтэй бүс байгаа. Тэрний дараа Lisa-гийн өмсөн энэ палаж нь бол Sterling гээд бибэндих бөгөөд Та нар өөрсдөө Rose. Roze. Та нар өөрсдөө Rose. Rouge. Fuck you. Beep Rose, okay? 2020 оны коллекшн ч гэсэн үнэн нь бол тодорхой биш. Google-ээс Sterling-ийн 2020 оны коллекшн гэж хайх юм бол палажныхын талаар зөндөө олон мэдээллүүд гарч ирдэг ч гэсэн энэ палаж нь бол зөвхөн ганцхан зураг байсан. Тэгэхээр төв хэмжээний нандин байсан юм байлгүй дээ. Тэрний дараа Chanel-ийн өмсөн Chanel-ийн палаж нь бол 81 сая 420 мянган үнэтэй бөгөөд Chisugi-ийн ирээдүй байна гоё шүү. Лужед зориулж ирсэн палажныхын компанитай адилхан. Ерөнхийдөө бол үнэн нь бол адилхан гэж байгаа 83 сая 300. Тэгээд энүүн дээр өмсөн Chisugi-ийн эмэг нь бол Black Muse гэдэг компаниас хийсэн. Эмэг бөгөөд энэ эмэг нь бол 100 мянган үнэтэй байгаа. Тэрний дараа өмссөн хувцас нь бол энийг өмсөд Blackpink ерөнхийдөө бол Солонгост нэлээ хит тоног хит бол Сарна марна. Миний амьд Сарна марна гэсэн охин байгаагүй. Fuck you нэрээ. одоо гэхэлэр Солонгосын Ruje. Бип. бас тэр үндэсний амар зөвхөн өмссөн байсан учраас ямар ч байсан хамгийн түрүүнд Chisugi-ийн өмссөн энэ топ нь бол Vimentist гэдэг бивэндих бөгөөд 360 мянган үнэтэй. Тэгээд энэ нь бол зүгээр энгийн хав цулгаа топн дээр дизайнер нь болохоор дээр нөгөө Солонгосын тийм хээ угаалцаг нэмээд ерөнхийдөө бол костюм хийсэн бөгөөд эмг нь бол Чуэна гэдэг бивэндих бөгөөд 110 мянган үнэтэй байгаа. Тэрний дараа Chanel-ийн өмсөн хамбуг бол Tana гэдэг бивэндээс хийсэн 5230 мянган үнэтэй. Тэнгүүтээ зэрэг гарандаа зүүсэн Belle нь бол Chanel-ийнх бөгөөд 2 сая 230 мянган үнэтэй байгаа. Belle топоос илүү үнэтэй байх үйл явц. Лужегийн өмсөн энэ пэйжвч нь болохоор бас Tana-гаас хийсэн. Rose гэж бичээд Rose гэж дууддаг солонгосчууд гэж бичээд Ruje гэж дууддаг гинэ. Марлаж бип Ruje 30 мянган үнэтэй. Тэнгүүтээ зэрэг гадуураа өмсөн гівэлтдэг цуун нь бол 2 сая 110 мянган үнэтэй байгаа. Тэрний дараа Lisa-гийн өмсөн short нь бол Magic гэдэг бивэндээс хийсэн бөгөөд 760 мянган үнэтэй байгаа. Lisa-гийн энэ Belle нь бол Windows гэдэг бивэндийнх бөгөөд үнэн нь бол мэддэхгүй байгаа. Энэ бивэнд амар тийм содон бивэнд учраас Instagram-аас Windows нэгэ таагаад үзэх юм бол амар содон хуцнууд амар их байгаа. Тэгээд доогоороо өмсөн энэ өмд нь бол Moncler гэдэг бивэндийнх бөгөөд 3 сая 910 мянган үнэтэй. Тэгээд дээгүүрээ Бэж эдгээр төгрөг биш
Воноор хэлээд байгаа юм уу? Нэгс төгрөгөөр бол 2 дахин илүү үнэтэй гэсэн үг үү? Яа, марлаа сэтээс үзүүлээд өгнө. Хүмүүсийн топ нь бол Bad Blood гэдэг бивэндийнх бөгөөд 370 мянган үнэтэй. Хамгийн дөрөнд Chanel-ээс хасч болохгүй Chanel-ийн гинж бөгөөдийн Chanel-ийн гинж нь бол 4 сая 580 мянган үнэтэй байгаа. Тэрний дараа дахиад Chanel-ийн топ нь 760 мянган үнэтэй. Гадуур Би 1 сая гэж сонсох юм бол би 4 тэрбум гэж ойлгох хэрэгтэй байна те. Дова хүмүүс сая 250 мянган үнэтэй бөгөөд Чизүгийн хүмүүсийн бомб гэх юм уу да ямар ч байсан. Энэ нь болохоор 11 сая 170 мянган үнэтэй ерөнхийдөө бол бомб байгаа. Лужигийн хүмүүсийн жакет нь бол 230 мянган үнэтэй бөгөөд Дова хүмүүсийн топ бөгөөд Подолк нь бол хоёулаа Баринсев гэдэг бивэндийнх бөгөөд 460 мянга. Яадаг бол нэг одоо энэ хувцсууд нэг удаа өмсөөд буцаагаад өгдөг болов эсвэл зүгээр клипэн дээрээ манай энэ бараг сурчлаад өгөөч гэгээд бүр өгдөг болов 390 мянга ийм үнэтэй. Тэрний дараа Chanel-ийн хүмүүсийн жакет нь бол Dolce & Gabbana гэдэг бивэндийнх бөгөөд 5 сая 910 мянган үнэтэй. Dolce & Gabbana Hi everybody, Jacob here. Welcome back to the Fashion Bunker. It is lecture time at the moment, so I will be posting a video a day returning to the Italian lectures and how to pronounce Italian designers the right way. So let's get right to it. And today's designer is, or are, Dolce & Gabbana. So let's try to... Dolce & Gabbana. Жакет байгаа. Тэрийг кастом хийгээд ерөнхийдөө бол өмссөн юм байлээ. Тэрнийхээ дараа зүүсэн гинж нь бол Shea гэдэг бивэндийнх бөгөөд Shea хавцаа. Тэрний дараа доогоороо өмс 2 юу гэсэн бэ сая? 2 бол Shea гэдэг бивэндийнх бөгөөд 2 тэрбум хавцаа. Тэрний дараа доогоороо өмссөн гутал нь бол сая 100 мянган үнэтэй гутал байгаа. Тэрний дараа Chanel-ийн зүүсэн бүгж нь болохоор ерөнхийдөө бол Chanel зориулж хийсэн бүгж бөгөөд 240 мянган үнэтэй ерөнхийдөө бол бүгж байгаа. Тэрний дараа бол Lisa-гийн өмссөн хувцаагаа энэ үед бол Lisa амар гоё зөгцсөн байлаа. Ямар ч байсан Lisa-гийн зүйлт нь бол Belle Nouvelle гэдэг бивэндийнх бөгөөд энэ зүйлт нь бол 8 сая 530 мянган үнэтэй бүгсэн ч гэсэн яг адилхан бивэндийнх 3 сая 650 мянган. Хин 8 сая 500 юм зүгээд хэн нь 2 тэрбумын юм зүгээд байгаа юм бэ? Үнэтэйгаа чэжвч нь болохоор ерөнхийдөө бол 70 мянган бөгөөд шортныхоо дотор өмссөн энэ дотор хөвц гэж хэлж болохгүй. Ямарчсан дэв нь болохоор 390 мянган үнэтэй байгаа. Тинкүүтэй зэрэг өмд нь бол сая 420 мянган үнэтэй бөгөөд Celine гэд бивэндийн жакетыг бол 60 сая 370 мянган үнэтэй жакет байгаа. Чизүгийн өмсөн өмд нь бол GmbH гэдэг бивэндийнх бөгөөд энэ нь бол сая 330 мянган үнэтэй. Тэрний дараа доогоороо өмсөн гутал нь бол Club X гэдэг бивэндийнх бөгөөд 340 мянган үнэтэй. Би бүгднийг хайсан гэдэг нь агуу гэдгээр бугууч. Тэгээд дэвс өмнөдөө зүүсэн зүйлтийн. Тэгээд энэ хэд өгөх юм байсан бэ? Мөнхцөл Your Legend. Гэсэн зүүсэн гинжийн харагдахгүй байхад бивэндийн олоод хайсан мөнхцөл. Ямар ч байсан бугууч нь бол 350 мянган үнэтэй. If you're some club boys and lady boys бол 290 мянган бөгөөд хүзүүндээ зүүсэн зүйлт нь бол 590 мянган байгаа. Бүгд бол адилхан бивэндийнх. Lisa-гийн өмссөн хувцаагаа энэ үеийн Lisa үнэн тасарсан. Өмшчихсэн. Пинжек нь бол хүн Кион гэдэг дизайнер болохоор пинжектэй өмдтэй цуг Lisa-д зориулж хийж өгсөн бөгөөд топ нь бол Dolce & Gabbana гэдэг бивэндийн 2020 оны коллекшны шортыг нь аваачаад тайраад ерөнхийдөө бол топ болгоцсон гэж ойлгож байна. Тэгээд
Яасан гинэ? Тэгвэл хийж өгсөн бөгөөд топ нь олоод Dolce Gabbana гэдэг Vivendi 2020 оны коллекшны шортыг нь аваачаад тай. Нэг брендийн зүгээр шортыг нь аваачингуудаа топ болгомжч юм тий. Хэд бол топ болгоцсон гэж ойлгож байна. Тэгээд тэрний доогоор өмсөн гутал нь бол Windows гэдэг Vivendi гуталаага. Энд Swarovski-гийн говон бүгжийг зүүсэн бөгөөд говон бүгжийнх нь нэг Мэдгүй манай ээж л Swarovski л хэлээд. Орс сонсогдоод байна. The name of this famous brand. This is an Austrian producer of glass that has existed as a family-owned business since its founding in 1895 by Daniel Swarovski. Daniel Swarovski. Түүн нь бол сая 730 мянгагаа. Тэрний дараа Jenny бөгөөд говон бүгжийнх нь нэг Swarovski-гийн говон бүгжийг зүүсэн бөгөөд говон бүгжийнх нь нэг түүн нь бол сая 730 мянгагаа. Тэрний дараа Jenny-гийн үнэхээр надад бүр энэ бүр амар их таалагдсан. Тэр нь болохоор юу вэ гэхлээр Jenny-гийн Sunupат дээр өмссөн улаан паллаж. Даач тэр улаан паллажийнх нь хаана аль бивэндих гэдэг нь бүх хаанаас ч хаагаад олдохгүй байлээ. Тэгвэл гадуураа өмссөн энэ гинжин бол Jenny-д зориулж хийж өгсөн болохоор үнэн нь бол нэг тодорхой хэмжээний 3-4 саяг бол хэлбэг даваа гарч байгаа. Тэрний дараа Chisugi-гийн өмссөн улаан паллаж байгаа. Энэ улаан паллаж нь бол Alexander McQueen гэдэг бивэндих бөгөөд үнэн нь бол 9 сая 490 мянган үнэтэй энэ дээр нэмэгдээд бүгж тэгээд дээрс нь эмэг тэгээд дээрс нь бүс гэж байгаа. Бүгж нь бол сая 300 мянган үнэтэй. Эмэг нь бол 2 сая 280 мянган үнэтэй. Тэгээ бүс нь бол 2 сая 700 мянган үнэтэй байгаа. Тэр хэсэгтээ өмссөн тэр цагаан топ нь бол сая 620 мянган. Mission Margiela гэдэг бивэндих. Энэ топынхаа гадуураа өмссөн энэ гялалцдаг юуг бол бас Jenny-д зориулж тустай хийсэн бөгөөд энэ үнэн нь бол 83 сая хавцаагаа. Тинкүүтэй зэрэг үсэндээ зүүсэн зүйлт нь бол Avia гэдэг бивэндээс гаргасан бөгөөд сая 270 мянган үнэтэй байгаа. Lisa-гийн өмс Зүр хэдүүлж байгаа төсөөлөө заяа. За би Blackpink-ийн дуучин CTS байна. Тэ? Би одоо клипэнд тоглож байгаа. Тэгээд намайг клипэнд бэлэн болгоодох гэвэл би хэдэн цаг суух бол? Юу гэж бодож байна? Нүүр бодох гэж 3-4 цаг сууснаа. Ховцыг минь өмсч өснийх минь энэ зүйлтийг хийх гэж хэдэн цаг болоод нэг палаж өмсч палажны гадуур нэг юм их болоод нөгөө дандуур нэг мунжуулах болоод ингээл гутлаа өмсгөө оймсоо өмсгөл өмсгүүд оймсон дээр шигтгээ их хэвээр гэл шигтгээг наагаал. Хэдэн цаг болт юм бол fuck. Indian Himaiгийн хувцсаага энэ чинь бол Off-White 2020 оны коллекшны тэр хослолын яг тэр чигээр нь аваачаад Lisa-д өмсүүлсэн бөгөөд тэрэн дээр зүүсэн гинжин бол 800 мянган үнэтэй гинж байгаа. Тэгээ ямар ч байсан нэг юм шүү надад таалагдсан болохоор тэгээ та нарт ч гэсэн таалагдах байх гэж бодоод бүх амар их судалцаа байгаад жоох ойбацсан бичлэгч байж магадгүй ч гэсэн ямар ч байсан та нарт таалагдсан байх гэж бодож чинь би бүх халууцаад бүх амар хуутай ярихгүй бол халууцаад хөлөх гаваа яг саунд байгаа юм шиг. Ямчсан тэгээд дараажийнхаа илүү гоё бичлэгээ болцгаая. Энэ бол амар сонирхолтой бичлэг байлаа. Шимэр навшин авсанд шигтгээ хийд юм бэ? Ой. Jewelry on socks. Олдсон шүү. За яасан бөгшөө асуудал байна уу? Бүрэн солиотой бичлэг байлаа тэхөө. Мөнгөц бол энэ болонгод ер нь бол нөгөө солонгос дуу K-pop сонирхдаг хүмүүсийн охтууд дийлхэн ер нь охин л хальта. Бүгдээр энэ охины бичлэг үздэг бах те. EXO, Wolferi, Black, BTS, SM Town солонгос хүмүүс хичээлдээ YG, JYP гэл. Энэ бол үнэхээр солиотой шүү дээ. Yeah. Now I'm officially Blink. Одоо амар таалагдсан юм шиг л. За хэлснээрээ. Би энэ улаагаадах юм. Энэ хураас ярьлах ч гэстэй. Beep motherfuckers.
За. Амар цай. Та нарт би дуу тавьж өгнө. За ёо. Ямар дуу вэ гэж энэ дуу. За энэ үргэлжлээ зүгээс нь борсонтой баярлалаа. Thank you. I'm officially blink now. If you are blink зүрхээ дараарай. Бичээ. Fuck. Борцогны хаа юм бэж блink гэж болох болов. За зүгээрээ. Та нар борцог бас блink аль аль нь байж болно. Сүүлэн дээрээ суучих. Миний сүүлийг харж байна. Тэгээ зүгээс хүмүүстээ баярлалаа. Тэгээд фоллоугийн хүмүүсэл фоллоу хийгээд CTS байлаа. Тэгээд миний амар гоё кул ягаа ус маань харагдахгүй болохоор амар онцгой санагдаад энэ тийм болохоор тайллаа. Wow, би ямар кул юм бэ? Holy shit. Look at me. Now look at you. Look at me. Now look at you.